Сайн байцгаана уу? За 3 дугаар группийг сонгосон манайчуудын маань нэмэлтний эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр эхний асуулт нь бол хосуудын харилцааны level up хийхэд одоо яг зөвлөгөө өгж байгаа зөвлөмж алхмуудын талаар ийм их хөзөр гарч ирсэн. Тэгэхээр бүх хөзрүүдийг ерөөхдөө авчигээд авсан байгаа. Та хэдэд маань одоо хийх маш олон зүйлс байгаа юм байна. Зөвлөх маш олон зүйлс байгаа юм байна гэж бодоод тэгээд өмнөх 2 групп дээр бол ийм их хөзөр авах гараагүй. 8-ийн саваа гарч ирсэн. Тэгэхээр та хэдэнд маань яг хосуудын яг харилцаан дээр бол одоо гинтийн зүйлсийг хийх нь илүү тохиромжтой байна гэж бодож байна. Тэрний үе гэхээр нөгөө одоо альва аялалд явсан ч бай, ер нь одоо ямар ч зүйл хийсэн бай, болцсон бай, тэг гадуур явсан бай, юу ч хийсэн бай, төлөвлөөд, ярилцаа, төлөвлөгөө гаргаад, тэрэндээ тохирсон цаг хугацаа гаргаад ингээд бүгднгийн тэгж хийн гэхээсээ илүү өөрөөсөө гинт шийдвэр гаргаад тэгээ ямар ч бэлтгэлгүйгээр төлөвлөгөөгүйгээр түүндээ явах гэдэг ч юм уу те. Энэ нь илүү нөгөө адал явдалтай илүү би бинийг шинэлэг байдлаар харах те. Дахин шинээр би биедээ татагдах ч юм уу те. Иймэрхүү байдлаар маш их тус болно гэсэн ийм мессеж тохиог бол өгж байна. Дээрээс нь ойрын ч холын ч ерөөхдөө аялалд бас гараарэ. Тэгээд нэг их удахгүй тий ер нь яарвчлаад ингээд үйлдэл гэдэг зүйлийг яарвчилж аваарэ гэдэг ийм алхам бож. За дараачихаа нь болохоор chariot үзэр маань доош харж буусан. Ерөөхдөө нэг тийм хяналтгүй байдал байгаа дээ. Hangman бас гарч ирсэн. Чиглэл ерөөсөө байхгүй гэх юм уу? Хосын харилцаан дээр дараагийн түвшинд гарах ямар нэгэн чиглэл ерөөсөө аагүй байна. Тэр нь одоо юу байж болох юм? Ерөөхдөө ийм актив үйл ажиллагаан дээр одоо тий яг ингээд аялах юм уу? Аялах уу тий эсвэл явж кино үзэх үү? Эсвэл зүгээр хоорондоо ярилцаж суух уу? Гэт одоо ерөөхдөө ингээд level up хийхэд яг яагаад ингээд яг учрыг нь олохгүй гэх юм уу? Учрыг нь олохгүй хаашаа чиглэгээ мэдэхгүй яахаа мэдэхгүй байгаа яг тийм байдалтай байгаа дээ. Тэгэхээр нөгөө ерөөхдөө өгж байгаа зөвлөгөө нь болохоор яг энэний эсрэг гэсэн үг. Илүү нөгөө нэг зоримог илүү санаачлахтай байх. Тэгээд илүү урд өмнө одоо харж байгаагүй өнцгөөсөө харж те одоо илүү нөгөө ач холбогдол өгч энэ зүйлсийг бол актив үйл ажиллагаануудыг ингээд аваарэ, үйл хөдлөлтийг аваарэ гэдэг ийм алхмууд гарч иржээ. За дараачих болохоор New Bag-ийн гарч ирсэн. Тэгээд duality доош харж бууж ирсэн. Тэгэхээр шинэ эхлэл болгоныг зүгээр л одоо яг шинэхэн хосууд ямар байдгүй тий зөв ч бурууч бай, сайн ч мууч бай хамтдаа ингээд бүхнийг хийдэг тийм сахилгагүй гэх ч юм уу тий романтик үедээ романтик, сахилгагүй үедээ сахилгагүй, хөгжилтэй, адал явдалтай яг л тийм л байдаг шүү дээ. Яг тэрэн шиг яг шинэ эхлэл бүрийг ингээд хамтдаа хийгэрээ гэж захиж байна. Duality маань доош харж буусан. Тэгэхээр яг та хоёрын хувьд бол 3D амьдрал дээр би бинээ маш сайн ойлгодог, ер нь сайн хамтрагчуд байж болохч, би бинийг маш сайн мэддэг хамтрагчуд байж болохч сүнснийгээ төвшөнд яг нэгдэл хийгээг байна. Тэгэхээр нөгөө сүнсний хөгжил жоохон дутуу байна гэдэг дахиж ингэж тавтагдаж гарч ирж байна. Нээлттэй урьдчилан дээр бол бас яг ингэж ярьжсэн тий. За dance гэж байна. Тэгэхээр нөгөө бүх бие энергийн төвшөндөө блоктой байна. Тэгэхээр бүх биеэ хөдөлгсөн одоо хөдөлгөөн хийх, бясалгал хийх, йог хийх, бүжиглэг хүртэл орно шүү. Тэгэхээр нөгөө хамтдаа хосороо бүжгийн сургалтуудад бас явж болно. Нөгөө бачада данс, зумба, юу гэдгийг фитнес юу ч байж болно. Ер нь биеийн хөдөлгөөн орсон бүх зүйлсд ингээд хосороо хамт явбал бас их зүгээр байна гэж гарч ирж байна. Хамтын нөгөө нэг тэмдэглэл гэдэг чинь өдрийн тэмдэглэл гэдэг лөө. Өдрийн тэмдэглэл маш сайн хөтлөх хэрэгтэй. Ингээд хостойгоо ийм зүйл хийлээ. Надад ийм зүйл мэдрэглээ гэдэг тий. Эсвэл нөгөө хосын дундын ийм тэмдэглэлийн дэвтэртэй байх. Би биендээ нөгөө гомцон гомдол эсвэл талархал магтаал өөр юу гэдгийг тэр бүхнийг ингээд дэвтэртэй бичээд үлдээчдэг. Тэгээд одоо нэг нь завтай үедээ нээгээд эхнэрийнхээ ч юм уу нөхрийнхөө ч юм уу тий тэр тэмдэглэлийг уншиж идэг буцаагаад хариу өгч идэг. Яг иймэрхүү бас нөгөө сэтгэл зүйн нэг юм техник гэх юм уу? Сэтгэл зүйчээс өгдөг нэг юм техникийн арга байдаг. Яг тэрийг бас санал болгож байна. За эдгээр үйл хөдлөлүүдийг ерөнхийдөө бол санал болгож шүү. Нийлэн ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгвэл дараагийн асуулт нь болохоор за энэ үйл хөдлөлүүдээ аваад энэ зөвлөгөөнүүдээ аваад энэ оныхоо төгсгөлд яг ингээ хайрын харилцаа ямар одоо төлөв байдалтай байх вэ гэдэг дээр бол 3 үзэр гарсан байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол за ингээд ерөнхийдөө сүүлийн үедэд нэг жаахан сөрөг сэтгэлдэлтэй, сөрөг одоо зүйл дээр санал бодол нь сөрөг зүйл дээр төвлөрөөд те эсвэл нэг жаахан юм итгэл алдраад эсвэл нэг жаахан муугар төсөөлөөд ч юм уу тэгээд нэг жаахан
стресстэй, сөрөг байсан бол тэр бүхэн арилахаар харагдаж байна. Оныхоо эцэстээ бол илүү нөгөө нэг ин ян хоёрын нэрэг те нар сар хоёрын нэрэг сүнснийхаа төвшөнд бас ингэж тэнцвэрээ олж байна. Тэгээд limitation буюу хил хязгаар гэдэг зүйлийг тавьж чаддаг болох нь би энийг контролдож болно. Гэхдээ хит контролдож болохгүй. Догт контролдохгүй нөгөө манай энэ 3 дугаар группийн маань бас нөгөө ийм хүмүүс байсан. Би бинийг одоо юу гэдэг хянаад контролдоо тийшээ гаргадгүй ч юм уу те. Ингээд нэг байнгын хяналт гэхээс илүү аль альныгаа нэлээд сул тавьсан тийм хүмүүс байх бас магадaltaй байсан. Тэгэхээр limitation буюу хил хязгаар гэдэг зүйлийг зөв тогтоож сурнаа. Хит ингээд контролдож болохгүй, хит ингэж би биений хайж болохгүй те. Тийм зүйл дээр бол нөгөө хувийн хил хязгаар, хосын хил хязгаар, гэр бүлийн хил хязгаар ингээд бүхэл хил хязгааруудыг бол учрыг олж учрыг тунгаахны тэгснээр энэ тэнцвэр гэдэг зүйлээ бол олж авч чадгаар харагдаж байна шүү. Энэ бол тэнцвэр олно гэдэг чинь ер нь бол нөгөө нэг гэгэрэл гэж яриад байгаа шүү манайхаа. Гэгэрэл гэдэг чинь нэг хоол идэхин болол усуухан болол тий тэгэл одоо хүмүүнтэй гэрлэхгүй шоодохгүй одоо яа тийм ингээ ингэх зүйлийг бол гэгэрэл гэж би бол одоо ойлгодоггүй. Энэ бол яг нөгөө нэг шашин болгон нөгөө үзэл суртал болгон гэд нөгөө нэг тухайн урсгал болгон өөр өөр ингэсэн гэгэрлийн онолтой байж болно. Тэрийг бол бас үгүйсэхгүй. Гэтэ миний хувьд гэгэрэл гэдэг бол яг энэ шүү манайхаа. Тэнцвэр шүү. Тэгэхээр нөгөө тэнцвэрийг хадгалж чадна гэдэг амьдралын бүх нөгөө талбарын тэнцвэрийг хадгалаад аль нэг нь гажихгүйгээр аль нэг нь илүүдэхгүй дутуудахгүйгээр те ийм тэнцвэрт байдлыг оюун санаа ч гэсэн тэнцвэртэй, гэр орон нь тэнцвэртэй, амьдрал нь тэнцвэртэй, хөрөнгө мөнгө нь тэнцвэртэй, ажил үйлс нь тэнцвэртэй, хайр дурлал нь тэнцвэртэй, үр хүүхэд гэр бүл нь тэнцвэртэй, тэ өөрийнх нь бодол санаа нь тэнцвэртэй, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл нь тэнцвэртэй. Бурхан минь энэ тэнцвэр гэдэг бол өөрөө гэгэрэл гэж би боддог. Тэгэхээр энэ тэнцвэр гэдэг зүйлийг бол нэлээд сайн барьж авч чадах нэ. За тэгвэл энэ группийг яг одоо сонсож байгаа Мона таны хосын тань сахиусаас ирж байгаа захидлыг уншиж өгөх болно. Дээрээс нь таны хос яг одоо юу мэдэрч, юу хэлхийг хүсэж, одоо юу бодож байгаа вэ гэдэг дээр бол таны хосын зүгээс таны хосын бас сахиусаас өгж байгаа голцоо мессеж байна. За тэр нь бол юу гэхээр за таны хос бол нэгдүгээр маш үнэн ч хүн юм байна. Тэр нь бол тодорхойлолоо жажмент үзэр гарч ирсэн. Нилээ нөгөө шудраг те илүү шудраг байхыг хичээдэг, үнэнч байхыг хичээж явж байгаа ийм хүн байна шүү. Тэгээд ерөөхдөө харилцаандаа шинжлэлийг авчрах болсон гэж бас бодож байгаа юм байна. Илүү шудраг бай, илүү би биений ойлгоё, би биений уучлая те. Одоо илүү яг дотоод төвшний бүр нөгөө сүнслэг төвшөндөө бас нэгдэлхийе гэдгийг бол ойлгоцсон, ухаарсан, ойлгож ухаарч эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд шууд шаманыг хийлингээс 2 өдөр шууд буусан. Та хоёр маань нөгөө нэг хинхийнийхээ эцэг эхийг бас илүү сайн хүндэлж эцэгийнхээ тус өөрсдийнхөө эцэг эхийн эсвэл одоо хадам ээж аавынхаа те хадам талынхаа ах ихч эмээгөө одоо юу гэдэг ингээд өөртөөс ахмад настай ямар ч байсан хадам талаач бай, өөрийн талаач бай маш сайн сонсох хэрэгтэй байна. Сонсоорой гэдэг зүйл байгаа те. Ээж аахаа өгөнд ороорой, хэлж байгаа үгүүдийг анхаараад аваарай, ойлгоод аваарай гэдэг нэг юм мессеж явж байна. Яагаад гэвэл энэ чинь нээлттэй урьдчилгаан дээр доош харж буусан байхгүй юу? Тэгэхээр дээш харж бууж гэдэг чинь энийг би дахиад задлаад хэлчихье гэж бодож байна. За truth үзэр үнэн байдаг. Тэгэхээр таны хос бол нэлээ үнэн, шудраг те өөрөө зөв үнэн зам мөртэй, үнэн бодол хандлагатай их одоо ийм төлөвшсөн гэх юм уу? Хүмүүжил сайтай, төлөвшил сайтай ийм мундаг хүн байна. Тэгвэл таны хосоос танд ирүүлж байгаа загтлыг би зургийг оруулаад voice-оор оруулъя. Сайн уу хайрт минь, чи минь нүдэн зүрхийн сонсоод үзээрэй. Чи минь аз жаргал мэдрэх бүрэн эрхтэй. Үүнийг мэдрэхэд ямар ч нөхцөл байдал чамд минь саад болох ёсгүй юм шүү. Чамд минь өөртөө баяр баясгал оруулах хаалгыг өөртөө нээж өгөөрэй. Учир нь чи минь үүнийг хүртэх бүрэн үн цэнтэй хүн юм шүү. Одоо бидний хүрээлж байгаа соронзон мэд татах тэрхүү хүч, халуун хүсэл тэмүүлэл бидний хайрыг улам хүчтэй, гал халуун болгож байна. Энэ мэдрэмжийг хамтдаа бүрэн дүүрэн мэдэрч, амталж баярлцгаая. Харин заримдаа шин зүйл ирэхийн өмнө бид хуучнаасаа бидний хүлээж барьж байсан сэтгэл айдас эргэлзээнээсээ салахад хүргэдэг. Би чамтайгаа хамт бүхнийг сул тавиад ирээдүрүүгээ харж, урагшаагаа харж бидний амьдралд ирэх шин бүхнийг хамтдаа угтахыг хүсэж байна.
хайртай шүү. Ингээд та бүхний маань загтлан таалагдсан баг гэж найдаж байна. Тэгээд та бүхэндээ аз жаргалыг хайрыг хүсье. Тэгээд бүгдэнд нь амжилт баярлалаа. Баяртай.